Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар бас л нэг аимшигтай, бас сургамжтай хэргийн талаар ярьж хөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. За 2021 он дөнгөж гараад 12 дугаар сарын 31-ээс 1-р сарын 1-нд шилжих шөнийн 2 цаг болсон хүмүүс унтаж байх үеэр Жоржиа мужийн Кентон хотын цагдаагийн газарт нэгэн дуудлага ирсэн байдаг. Тэрхүү дуудлага өгсөн залуу манай экс эхнэрийн гэрлүү нэг үл таних хүн дайрч ороод эхнэрийг мань хүлээд зодцсон байна хэмээн сандарч твцэн хоолоогоор 911-ийн оператортой ярьсан. Ингээд цагдаа нарыг хэлсэн хаягаар нь явж очиход байшингийн гадаа Родни гэх эрэхтэй тэднийг хүлээгээ зогсож идэг. Родни гэх тэр эрэхтэй цагдаа нарыг шууд дотгош дагуулаа ороод өөрийгөө хохирогчийн экс нөхөр нь хэмээн танилцуулдаг. Тэдгээр цагдаагийн ажилтнууд байшин руу явж орох үед байшингийн арын тагтан дээр хохирогч эмэгтэй болох Морган маш хэрцгийгээр зодуулсан байдалтай толгойдоо дэрний уут өглүүлээд халдагч итгээд гарыг нь хуванцар чагтлагчаар ард нь хүлцэн. Тэгээ Родни гэрт нь ирэхэд Морган анх олдохдоо гараа хүлүүлсэн болохоор хөдөлж чадахгүй доошоо хараад хэвтчихсэн байгаа. За тэр шөнө яг юу болсон бэ гэхээр Морган шинэ жилийн баяраар өөрийн хамгийн сайн найз Николтойгоо хамт байж агаад он гарсны дараа гэртээ ирсэн. Түүний 8 настай ихэр хүүхдүүд нь тэр шөнө авга хичээндээ хонжсэн юм байлээ. Тиймээс Морган энэ шөнө гэртээ ганцаараа байж таарсан байгаа. Гэтэл шөнө дунд түүнийг унтчихитал гинт өрөөнд нь нэг нүүрэндээ баг зүүсэн залуу дайраад ороод ирсэн. Морган тэрхүү эрэхтэйг хараад айсандаа шууд орилсон бөгөөд энэ үед өнөөх эрэхтэй түүний дээр нь гараад хоолойг нь боож эхэлдэг. Тэрхүү эрэхтэй гартаа буу барьцсан бас нэг хачин төхөөрөмчийг юм ашиглаад хоолойгоо өөрчлөөд исэн. Тэгээ Морганы хэлснээр тухайн эрэхтэй яг л Бэтмен шиг сонсогдчихсэн гэж хэлээ. За тэрхүү багтай залуу Морганыг бууныхаа бөксөөр олон удаа маш хүчтэй зохиж 2 ч удаа ухаан алдтал нь боосон байдаг. Морган өнөөх эрэхтэйг бууныхаа гохон дээр хуруугаа аваачаад өөрлөө чиглүүлж байгааг хараад за ингээл бүх зүйл дууслаа. Би одоо ингээд үхэх юм байна. Хүүхдүүдтэй гэрээслэж үлдээж амжаагүй штэ гэд үнэхээр их харамсаж байсан талаараа сүлд ярьсан байдаг. Гэхдээ өнөөх залуу ямар ч байсан Морганыг буудаагүй. Тэрээр Морганыг маш хэрцгийгээр зодсныхоо дараа үнэт эдлэлч хаана вэ? Гар утсч хаана байна хэмээн Морганаас асуусан байгаа. Мэдээж Морган амьд үлдэхийн тулд үнэтэй цайтай зүйлсээ бүгдийг нь хаана байгааг нь хэлж өгсөн. Гэтэл нөгөө залуу Морганы утсыг нь олж авчингуудаа утасныхаа кодыг хэл хэмээн түүнийг шахаснаар Морган утасныхаа кодыг ч мөн түүнд өгсөн байдаг. Тэгсэн хамгийн хачирхалтай нь өнөөх эрэхтэй утасных нь кодыг аваад гэрийнх нь хамгаалалтын тохиоллыг унтраангуудаа арын хаалгыг нээн Морганыг өргөн тагтан дээр гаргаж ирсэн бөгөөд тагтан дээр нь байдаг буудан руу түүнийг шидсэн. Тэгэнгүүтээ Морганд машины тохио 2 удаа дуугарах хүртэл эндээс огт хөдөлж болохгүй шүү. Хэрвээ хөдлөх юм бол би чамайг шууд буудна хэмээн хэлээд цаашаа яваад өгдөг. Тэгээ энэ үед Морган өөр хэн нэгэн магадгүй энэ эрэхтэйгийн хамтрагчин ч юм уу өөрийг нь хажуунаас нь ширтээ зогсож иж магадгүй гэж бодоод айсандаа хуруугаач хөдөлгөлгүй хэвтжээтэл бараг 30-40 минутын дараа хэн нэгний хөлийн чимээ ойртон ирж байгаа нь сонсогдсон. Морган болохоор энэ үед за нөгөөдөг чинь намайг гүйцэхээр буцаад ирж байгаа юм байна да гэж бодоод бараг л өглөө хүлээгээд хэвтжээтэл гинэт маш танил хоолой сонсогддог. Тэгээд тэр танил хоолой хонгор минь юу болсон бэ? Намайг уучлаарай гэхэн сонсогдоод Морганы толгойд нь байсан дэрний уутыг авсан бөгөөд Морган нүдэ нэгэд хартал түүний экс нөхөр Родни үнэхээр цочирдсан байдалтай түүнийг хараад зогсож исэн байгаа. За хэргийн газарт ирсэн цагдаа нар байшин шалгаж үзэхэд Морганы гэрээс юу ч алдагдаагүй ганцхан Морганы гар утас нь л алга болсон байсан. Гэхдээ цагдаа нарт нэг зүйл маш хачирхалтай санагдаад асуулт үүсгээд байсан нь бараг л хүн бүр унтаж байх үеэр буюу шөнийн 2 цагт Родни яаж яваад яг цагаа олж ирээд Морганд тусалваа гэсэн асуулт. Роднигийн тайлбарласнаар тэрээр Морганы гэрээс 12 минутын зайтай холгүйхан амьдардаг. Тэгээ тухайн орой Родни гэртээ унтахаар бэлдээд угаалгын өрөөндөө шүдэ угаагаа зогсож идэл гинэт сонхыг нь хин нэгэн тогшоод чихэнд нь Морган гэж шивнэх шиг болсон гэж байгаа. Тэгээ Родни сандарсандаа Морган руу залгсан боловч утас нь холбогдоогүй. Тиймээс түүний муу совнон татаад шууд машиндаа суун Морганы гэрт нь иртэл эхнэр нь ийм байдалтай тагтан дээрээ байж исэн гэж яриад байгаа. Цаашлаад Родни мэдүүлгийнхаа үеэр цагдаа нарт бид хоёр салсан ч гэсэн би түүнийг хамгаалах үүрэгтэй хүн гэж хэлсэн байдаг. Уг нь Морган Родни хоёр бүр жоохноосоо буюу Морган 14-тэй харин Родни 17-тай байхаас эхлүүлээд үерхэж эхэлсэн. Тэгээ бүр анхны харцаар бие биедээ дурлалцсан ийм хосууд байсан юм байлээ. Родни эхэндээ Морганыг яг л гүн шиг халамжилдаг байсан бөгөөд тэд 2009 онд хурмаа хийсэн байдаг. Гэвч хурмаа хийгээд ердөө 8 сарын дараа Роднигийн дүүн цусны цагаан эсүүд олшрох өвчнөөр нас барж Родни сэтгэл санааны гүн хямралд орсон.
Гэтэ энэ үед нь түүнийг тайвшруулж түүнтэй хамт байсан ганц хүн нь мэдээж эхнэр Морган нь. За энэ явдлаас хойш жилийн дараа тэд хүүтэй болоод Родни дүүгийнхаа дурсгалыг хүндэтгэн хүүгээ Кевин гэж нэрлсэн боловч харамсалтай нь хүүн зүрхний төрөлхийн гажигтай төрсний улмаас ердөө 18 хоног амьдраад өөд болсон байдаг. Энэхүү залгүй явдлаас хойш 3 сарын дараа Морган дахин жирэмсэн болж 2012 онд 90 саруул ихэр хүү охин хоёроо үлгэд авсан байдаг. За энэ үеэс эхлүүлээ тэдний амьдрал маш аз жаргалтай хэвийн үргэлжилсээр Родни олон ажил давхар хийдэг байсан бол харин Морган дотоод засал чимэглэлийн бизнес эхлүүлж тэр нь ч маш амжилттай болоод бизнес нь тэр дороо томорч эхэлсэн. Гэвч эхрүүдийг нэг настай байх үед Родни бүх ажилдаг газруудаасаа нэгэн зэрэг халагдсанаар гэр бүлд нь ан цав гарч эхэлдэг. Тэгээ энэ үеэс эхлээд Роднигийн зан аашинч оронгороо өөрчлөгдөж хаалттай хаалганы цаанд Родни яг ямар аимшигтай аратан болоо хувирчээснийг хинч гадарлаагүй. Тэгээ бүр Морган энэ тухай дотныхоо хүмүүст ярьсан ч түүнд хинч итгээгүй. Ингээд эцэст нь 2020 онд Морган энэ их дарамтнаас холтгоор шийдэж Роднигоо салан албан ёсоор гэрлэлтэд цуцлуулад шинэ амьдралаа эхлүүлсэн ч хүүхдүүдийнхаа төлөө Роднитой найрсаг харилцаатай хэвээр үлдсэн байдаг. За хэргийн газар дээр хамгийн түрүүнд цагдаагийн 2 офицер ирээд Морган Родни хоёртой уулзсан. Хачиргалтай нь Родни цагдаа нарыг харангуйтаа л өөдөөс нь шууд уурлаад та нар ажлаа олигтойгоо хийгээч гэж цагдаа нар руу хараал урсгаад эхэлсэн байгаа. Уг нь ийм тэнийг юм яриад цагдаа нар руу уурлаад байж ах үе биш шүү дээ. Морган бүр аимшигтай зодуулаад байшингийнхаа арын тагтан дээр бүтэн 40 минутын турш өнөөх өөрлөө нь халтсан эрэгтэйг гаднаас өөрийг нь хараад зогсож иж магадгүй гэж айсандаа хөдөлж чадахгүй хэвтчихсэн. Ийм аимшигтай явдлын дараа Морганы аюулгүй байдалд нь анхаарад цагдаагийн ажилтнуудад туслаад хэрэгтнийг олох нь уг нь хамгийн түрүүнд хийх ёстой зүйл. Тэгсэн Родни эсрэгээр ингээд цагдаагийн ажилтнуудыг ирэх үед маргаан үсгээд туслах гад ирсэн офицерууд руу уурлаад эхэлдэг. За цагдаагийн ажилтнуудыг ирэх үед Морганы нүд нь хавдаад хөхөрцөн, ер нь бол гэмт итгээд Морганы нүүр болон толгой руу хэд хэдэн удаа хүчтэй цогсон гэдг нь бол шууд харагдчихэдэг. Үүнийг харсан цагдаагийн ажилтнууд энэ бол зүгээр нэг дээрэн биш ээ. Хохирогчийг сонзонгийн сэтлэр маш их уур хилэнтэйгээр зодсон хувийн шинжтэй халдлага байна хэмээн үздсэн байдаг. За ингээд цагдаагийн ажилтнууд Моргантой ганцаарчлан уулзаад хэргийн талаар илүү тодорхой зүйлсийг асууж эхлэхэд Морган нэг хачиргалтай зүйлийг ярьдаг. Өөрлөө нь халтсан тэрхүү итгээд Морганыг зодж явахдаа чи удахгүй салсан нөхрөөгөө маш их санах болно доо гэж хэлсэн байгаа. Тэгээд тэр үл таних итгээд өөрийг нөхрөөсөө салж байгаа гэдгийг яаж мэдсэн болоо гэж Морган дотроо гайхажсэн ч гэсэн айсандаа шууд үгүй манай нөхөрт бити муу юм хийгэрээ би түүнд хайртай гэж хэлдэг. Гэтэл түүний яг энэ үгний дараа өрөөний уур амьсгал гинэт өөрчлөгдөөд өнөөх багтай залуу хэсэг гацаад хөдөлгөө бэлдсэн. Уг нь энэ үед өнөөх эрэхтэй Морганыг бууныхаа арт талаар толгой руу зодж исэн үе нь. Тэгээ тэрхүү эрэхтэйг яг ингээд хөшөх үед нь Морганы толгойд энэ Родни өөрөө юм биш үү гэсэн сэжиг хамгийн түрүүнд төрсөн байгаа. Яагаад гэхээр Родни Морган хоёр салсан ч гэсэн тэд маш ойр ойрхон уулздаг. Тэгээ болоогүй яг хэрэг гарахын өмнөхөн Родни тэдний гэрт нь хэд хоног хонсон. Яг юу болсон бэ гэхээр Родни хэрэг гарахаас хэдэн хоногийн өмнө Морган руу залгаад би нойр болчихрахын хор тавдартай гэдгийг олж мэдлээ. Одоогоор аав ээж гэрийнхний хинтэн ч хэлээгүй байгаа гэд уйлаад ярьсан байгаа. Морган ч энэ үед сандраад түүн дээр явж очиод эмчийнхэн бичгийг хараад би чамайг хизээж ганцаарнг ч орхихгүй үргэлж дэрэгдчин байна гэд ганцаарнг нь үлдээхгүй тулд гэртээ авчирсан нь энэ байсан. Гэтэл Родни ингээд гэрт нь ирснээсээ хойш хоёлаа буцаад нийлъя гэд Морганаас гуйгаад эхэлдэг. Морган түүнийг ийм юм ярих болгонд нь өвчтөй байгааг нь бодоод ийдгээр татгалцсаар байсан юм байлээ. Гэхдээ сүүлд бүр аргаа бараад 12 дугаар сарын 31-нд буюу шинэ оны өмнөх өдөр түүнд чи хавдар тусснаа аав ээжтэй хэлээд тэднээс тусламж аваа. Одоо манай гэрээс яв гэж хэлсэн байгаа. Тэгээ Родни Морганы гэрээс нь явсан ч түүнийг зүгээр орхиогүй. Өдөржингөө Морган руу залгаад би маш их мөнгө олж чадна. Чи ажил хийх шаардлагагүй. Хоёлаа зүгээр л буцаад нийлээ гэж гуйж говьшсаар л байсан. Сүүлдээ түүний энэхүү ярианаас нь залхсан Морган би өнөөдөр аав ээжиндээ хонноо уцаа унтраалаа гэж хэлээд уцаа тасалсан байдаг. Гэтэл тэр оройн нь Родни Морган руу өөрийнх нь нэр дээр бичсэн $56,000 чекний зураг явуулаад үүнийг танай хаалганы доор үлдээж эхлэе гэж мессеж бичсэн байдаг. Тэгээ Морган үүднийхээ камерын бичлэгийг шалгаад үзэхэд нэрэл Родни гэрийнх нь үүдэн дээрээ хаалганыхан доогуур чек шургуулж байгаа нь харагдчихэдэг. Ингээ Морган аав ээж хоёртойгоо хамт байжгаад дараа нь найзтайгаа уулзаад сүүлд нь гэртээ ирээд өнөөх чекийг нь авч галтгооныхон ширээн дээр тавиад унтахаар хэвтсэн. Гэхдээ хэрэг гарсны дараа цагдаа нар байшинг нэгжиж үзэхэд өнөөх чек огт олдоогүй.
Үүнээс гадна Морган руу халтсан этгээд өөрийг нь орон дээрээс нь өргөөд арын тагт руу аваад явж явах үед яг л Род шиг хөдөлж бүр амьсгалж байгаа нь Морганд мэдрэгдсэн байгаа. Өмнө нь Морган ихэр хүүхдүүдэд тээж авах үеэр Родны яг ийм байдлаар өөрийг нь өргөөд аваад явдаг байсан юм байлээ. Тэгээ ер нь бол энэ үед Морган өөрлөө дайрсан хүн Родны юм байна гэдэгт бүрэн итгэлтэй болсон. Гэхдээ Морган хэрвээ би чамайг таньчлаа гэд хэлэх юм бол энэ аратан юу ч хийж магадгүй гэж айсандаа тэрээр мэдээж юу ч хэлээгүй. Цагдаа нар ч Морганы энэхүү яриаг нь сонсоод түүнтэй шууд санал нэгдсэн. Учир нь Родны Морганы гэрт нь ирсэн даруйда байшингийн тойрч алхаад Морганы нэрийг дуудсаар байшингийн арталын тагт руу хүрээд ирсэн шүү дээ. Тэгвэл яаж Родны Морганыг аав ээжиндаа биш гэртээ тэр дундаа арын тагтан дээрээ хүлээстэй байгааг мэдсэн байж таарах уу? Уг нь Морган тэр өдөр аав ээжийнхаа гэрт хонно гэж Роднид хэлсэн шүү дээ. За цагдаагийн ажилтнууд Морганы гэрийнх нь үүдэнд байх хяналтын камерын бичээлгийг хуулж аваад үзэхэд Родны ирээд хонх дарах үед хинч хариулаагүй тул шууд арын тагт руу нь явж очиод Морганыг тагтан дээрээс олж авч байгаа бичлэг л үлдсэн байдаг. Харин халдлага гарахаас өмнөх үеийн бүх бичлэгүүд бүр мөсөн устдаад алга болсон. Тэгэхээр өнөөх гэмт итгээд Морганы утсыг нь хулгайлж зугтсан гол шалтгаан нь ердөө л камерын бичлэг болон утсан дээрх нотлох баримтуудыг устгах зорилготой байсан нь тодорхой болж байгаа. Мөрдөгчөд Роднигоос эхнэр чинь аав ээжиндээ хононо гэж хэлсэн байхад чи яагаад шүн дунд гэрт нь ирсэн юм бэ гэж асуухад тэрээр зүгээр л дассан зуршлаараа хүрээд ирсэн юм аа гэсэн ийм мунхаг тайлбар өгсөн байдаг. Мэдээж түүний хэлсэн зүйлд эргэлдсэн цагдаагийн ажилтнууд түүний утсыг нь хурааж аваад шалгаад үзэхэд түүний утсан дээр нь нууц зүйлсээ хадгалдаг нэг аппликейшн байж байдаг. Тэгээд тэр аппликейшнийг нээгээд үзтэл дотроос нь Морганыг өөрөө ч мдээгүй байхад нь нууцаар авсан түүний хагас нүцгэн болон бүрэн нүцгэн зурагнууд мөн Морганы өөр нэг залуутай харилцаж байгаа мессежүүдийг скриншот хийгээд авсан ийм зурагнууд маш олноороо гарч ирсэн байдаг. За уг нь тэдний энэ олон жилийн хамтын амьдралын хугацаанд Родны эхэндээ маш сайн нөхөр халамжид хань байжгаад Яванда эсрэгээрээ эхнэрээ сэтгэл зүйн болон бие махбодын хувьд байнга дарамталдаг хүчирхийлэгч аратан болоо хувирсан. Морганы санаж байгаагаар нэг удаа Морган Родны хоёр хэсэг бүлэг найзуудтайгаа заваар аялж зугаалаад завин буцаад хаанаас хөдөлсөн тэр газартаа ирсний дараа бүх хүмүүс гэртээ харьцахаар явсан бол харин хосууд кабин дотор хойлохноо үлдээд энэ үед Родны анх удаа түнд гар хүрч зодсон. Морган тэр үед ав руугаа залгаад өөрийг нэрж авахыг гуйсан ч Родны Морганы найзууд болон гэр бүлийнхэнд нь Морган өөрөө уураа барьж чадахгүй галзуураад бүр хан мөргөөд өөрийгөө гэмтээгээд харна би зүгээр л түүнийг барьж тогтоох гэж байгаад ийм зүйл болчихлоо гэж итгүүлсэн байгаа. Тэгээ энэ бүхэн ганцхан удаагийн зүйл биш. Родны Морганыг зодчоод гэр бүлийнхэн болон найзуудад нь Морган өөрийгөө гэмтээгээд байгаа юм аа. Тэр бүр амиа орлох гэж оролдоод би түүнийг зогсоох гэж байгаад л ийм юм болчихлоо гэд улаан цам худлаа ярьдаг. Тэгээ үүнээс болоод яваанда Морганы ихэнх найзууд нь Родныгийн талд орж Моргантай бүр харилцаагаа тасалсан байдаг. За харилцаагаа тасалсан ч гэж ер нь бол ямар нэгэн болоход Моргантай огт ярьдаггүй, Роднытай л ярьдаг. Родныгийн л үгэнд итгэдэг. Тэгээ ер нь баг бүх хүмүүс Морганыг галзуу гэд итгэцэн байсан байгаа. Хамгийн аимшигтай нь Морган хүртэл сүулдэ нэрэл би ингэж хэлчлөө, нэрэл би буруу юм хийчлөө. Родны яах ч аргагүй байдал түрэл намайг зодсон юм байна. Би л өөрөө зодуулах юмаа хийсэн юм байна гэх мэт зүйлсийг бодож өөртөө хүртэл итгэхэ болж эхэлсэн байдаг. Учир нь Родны бүх зүйлийг Морганы буруу мэтэр өөрт нь ойлгуулдаг. Жишээ нь Морган Родны хоёр хоорондоо муудалцаад маргалдах үед Родны түүнийг 9 шидээр харааж доромжилдог, бүр зоддог. Тэгснээ маргааш нөгөөдөр нь юу ч болоогүй юм шиг би чамайг яагаад ч хүштэй. Над бодоод байгаа бүхэн чинь чиний толгой доторх зохиомл хийсвэр төсөөлөл. Чи л над руу орилж давчлаад байсан. Би харин ч чимээгүй сууж исэн шүү гэж хэлдэг. Ингээ болоогүй Родны хүүхдүүдээ хүртэл энэ зайлмихэндээ ашигладаг байсан. Нэг удаа тэрээр өөрөө шатнаас доош өнхөрч унснаа хүүхдүүдэд дуудаад хартаа ээж чинь аавыг нь сая шатнаас түлхчихлээ. Ийм юм байж болох уу? Аав нь үнэхээр өрөвдөлтэй хүн юм аа гэж хүүхдүүдтэй хэлчихсэн юм байлээ. Цаашлаад Морганыг үгүй би хүсэхгүй байна гэж хэлсээр байхад Родны хүчээр түүнтэй бэлгийн харьцаанд ордог байсан. Тэгээ бүр Морган үгүй гэж хэлэх тусам Родны үүнд нь илүү дуртай. Ер нь бол зүгээр хоёр талаасаа хүсээд биш Морганыг хүсэхгүй байх үед бэлгийн харьцаанд орох нь Роднид илүү таалагддаг байсан гэсэн үг. Ингээд 2020 оны 12 дугаар сарын эхээр эцэст нь Морган түүнээс салахаар шийдэж гэрлэлтэд цуцлуулсан. Гэвч энэ аратан өөртөө нь буцаж нийлхийн тулд эцсийн удаа ийм аимшигтай жүжиг найруулна гэж Морган зүүдэлчиж байгаагүй хэмээн ярьсан байлээ. Гэхдээ энэ удаад Морганч тэр цагдаа нарч тэр Родныгийн яг ямар залмих хэрэглээд байгааг нь шууд харж чадсан.
За цагдаа нар Родниг салсан эхнэрийнхээ нүцгэн зургуудыг утсан дээр нууцаар хадгалж хувийн нууцад халтсан эргээр хэргийн газар дээрээс шууд баривчилсан байдаг. Гэтэл энэ үед Родни хүн алдагдгал бидтэй та нар тоглоод байгаа мó намайг чинхнээсээ баривчилж байгаа мó гэж бүр гайхсан байдалтай мөрдөгчдөөс асууж ирсэн байгаа. Бүр яг юу ч болоогүй юм шиг. Цаашлаад мөрдөгчөд түүнийг баримт нотлохоогоо устгаж амжихаас өмнө маш хурдан ажиллаж Морганы байшингч тэр, Роднигийн гэрээгч тэр бүхэлд нь нэгдсэн. Уг нь бол Морган Роднигоо салсныхаа дараа гэртээ шууд аюулгүй тохиолдол суйрлуулсан юм байлээ. Угаасаа хоёр жоохон хүүхэдтэйгээ амьдардаг ганц бие эмэгтэй хүнд энэ бол маш чухал зүйл. Тэгсэн гэрт нь хэн нэгэн орж ирэх үед тохиолдол нь огт дуурайгүй. Тийм болохоор мөрдөгчөд хэрэгтэн яг яаж гэрт нь орж ирснийг шалгаж агаад зойрны өрөөнийх нь цонхонд суйрлуулсан байсан тохиолдлыг хэн нэгэн салгаад цонхны давцан дээр тавьсан байсныг нь олдог. Хамгаалалтын систем нь уг нь хэвээ ажиллаж исэн боловч яг тэр зойрны өрөөний цонхон дээр байх хэсгэл салцсан цонхон нээлттэй байсан гэсэн үг. Тэгэхээр Родни үүнийг өмнөх 7 хоногт нь Морганы тонжаах үедээ л ингээд цонхыг нь онгойлгоод бэлдээд тавьсан байсан болж таарч байгаа юм. Цаашлаа түүний Морганд өгсөн нөгөө 56,000 долларын чек нь худлаа. Түүний дансанд нь 56,000 байтугай баг юу ч байгаагүй. За мөрдөгчдийн үзэж байгаагаар Родни энэ бүх аимшигт хэргийг өртөөл эхнэрийнхээ амийг аварсан баатар болж жүжиглөн түүнийг буцааж өөртөө татахын тулд зохиосон. Тэрээр баривчлагдах үедээч бид салсан ч гэсэн би түүнийг хамгаалах үүрэгтэй. Би үннээ л хэлж гин гэж зүтгэсээр байсан шүү дээ. Гэхдээ шүн дунд хин нэгэн цонхыг нь тогшоод экс эхнэрийнх нь нэрийг хэлэнгүүт Родни гүйж ирээл тэгсэн эхнэр нь яг тэр үед толгойдоо дэрний уут өглөөлаад хүлүүлсэн байж идэг ийм тохиолдол гэж яг ямар элен цэгнийх нь юм байх вэ? За мөрдөгчөд Роднигийн гэр болон машиныг нэгжиж үзэх үед хөдөлшгүй нотлох баримтууд ар араасаа гарч ирдэг. Түүний гэрээс нь Морганыг хүлсэн хуванцар чагтлагчтай яг ижилхэн чагтлагчууд олдсон бөгөөд заримыг нь урьдчилж бэлдээд гогцоо гаргацсан байсан. Тэгээ мөрдөгчөд хэргийн газраас олдсон Морганы гарыг нь хүлцэн байсан чагтлагчийг Родын гэрээс олдсон чагтлагчтай микроскопоор тулгаад үзэхэд зүсэлт нь яг таарч идэг. Үүнээс гадна түүний гэрээс нь эхнэрийнхээ баатар болох 7 арга гэдэг гэр бүлийн зөвлөгөөний талаар ийм ном олдсон. Уг нь тэр ном нь эхнэрээ хэрхэн халамжлах тухай ийм ном байсан ч энэ гажиг Родни болохоор үүнийг нь эхнэрээ яаж зовоож өөрөөсөө хамааралтай болгох, сэтгэл зүйн дарамтанд байлгах талаар гарын авлага болгоод ашигласан юм шиг байгаа. За цаашлаа түүний компьютерийн хайлтын түүхийг нь шалгаад үзэхэд бүх зүйл илүү тодорхой болоод ирсэн. Тэрээр Google-с хоолоо яаж өөрчлөх вэ? Хүнийг ухаан алдтал нь хэдэн секунд боох вэ? Хүн хэд хоногт өлсөж үхдэг вэ? iPhone-ийн нууц кодыг яаж тайлах вэ? X эхнэрээрээ хэрхэн өрөвдүүлэх вэ? Хор тавдрын оншны бичиг гэх мэт зүйлсийг хайсан байдаг. Мөн түүний Морганд үзүүлсэн хавдартай гэх хэмжийн бичиг нь бүгд хуурамч байсан бөгөөд тэр огт өвдөөгүй. Зүгээр л эхнэрийнхээ сэтгэл зүгээр тоглож түүнийг хуурчилсан гэдг нь тогтогдсон. Цаашлаа түүний машинаас нь гэрээслэл болон гар буу олдсон байдаг. За үргэлжлүүлэн мөрдөгчд нөгөө чагтлагчин дээр байсан бар кодыг нь уншуулад үүнийг нэг сүлжээ барилгын дэлгүүрээс судалдаж авсныг нь мэдээд тухайн бүс нутагт байх тухайн сүлжээ дэлгүүрүүдийн хяналтын камеруудыг шалгаж эхэлдэг. Гэтэл хэрэг гарахаас нэг өдрийн өмнө буюу 12 дугаар сарын 30-ны өдөр Родни өөрийн банкны картаар тэрхүү чагтлагчийг худалдаж авч байгаа бичлэг нь мөн олдсон. Тухайн үед ковидын үе байсан тул дэлгүүрт байсан бүх хүн масктай байхад ганцхан Родни маскгүй явж идэг. Тэмч болохоор түүний царай дэлгүүрийн камерт маш тодор бичигдэн үлдсэн байдаг. Цаашлаад Роднигийн байрных нь гадаа байх хяналтын камерт Родни шөнийн 2 цаг өнгөрөөгөөд өөрөөр хэлбэл халдлага болсны яг дараа гэртээ маш сандарсан байдалтай үс зүсэн сэгсээцэн хурч ирээд үүнээс хэдхэн минутын дараа хувцас солиод гартаа гэлхар уттай зүйл бариад буцаад гэрээсээ гарч байгаа нь бичигдэн үлдсэн байсан. Тэгэхээр Морган гэмт этгээдийг наана хөдөлгөөнгүй байж агаараа үгүй бол би буудан шүү гэж хэлчихэд явснаас нь хойш 40 орчим минут тагтан дээрээ хөдөлгөөнгүй доошоо харж хөвцөн шүү дээ. Тэгвэл Роднигийн гэр Морганы гэрээс нь 15 минутын зайтай байдаг. Тэгэхээр ирж очиход 30 минут болно. За хувцас хурдан сольжоод буцаад гарахад 10 минут гэж бодох юм бол цаг хугацаа нь хүртэл яг таарч байгаа юм. За Родниг баривчлагдсанаас 2 хоногийн дараа цагдаа нар түүнээс хуурамч хавдрынхын талаар асууж баримтуудыг өөрт нь үзүүлэхэд Родни гинтгэн уурлаад би дахиж та нартай ярихгүй та нарын надад хандаж байгаа хандлага чинь таалагдахгүй байна хэмээн хэлсэн байдаг. Тэгснээр Родни юу ч болоогүй юм шиг царайлахын тулд мөрдөгчдийг бүр шинжээд мөрдөгч Livers чи сандрахаараа бие маажд юм байна штэ гэх мэт сэтгэл зүйн дайралт хүртэл хийхийг оролдсон байгаа.
За мөрдөгчид түүнээс чи хоолойгоо өөрчлөхөөр оролдож исэн үү гэж асуухад Родни тэр ч нэг тийм юм болсон. Миний хоолой хангалттай иршүүд биш санагддаг учраас би өөрчлөх гэж оролдож исэн. Тэгээ нэг сонин төхөөрөмж худалдаж аваад ашиглаж үзсэн. Гэхдээ одоо тэр төхөөрөмж маань хаана байгааг санахгүй байна гэсэн ийм тайлбар өгсөн байдаг. Харин дараа нь мөрдөгчөөд нөгөө хүлээснийхэн тухай асуухад би ёстой ямар ч хүлээс мэдэхгүй. Надад тийм зүйл байхгүй гэж улаан сайн мэлдсэн. Тэгэхэр нь мөрдөгчөөд үнэн чамд яг одоо болж байхгүй л дээ. Яагаад гэвэл бүгдийг нь бид нар нотлох баримт болгоод хураагаад авцсан байгаа. Танахаас олдсон чагтлагчийн зүсэлт нь Морганыг хүлцэн байсан чагтлагчтай яг таарч байгаа хэмээн хэлдэг. Гэтэл Родни гинтгэн мөлийн сандарсан байдалтайгаар энд нэг л зүйл буруу болоод байна. Энэ би биш. Би ийм зүйл хийгээгүй. Эхнэрт маань ийм зүйл тохиолдож байгаад бас та нар намайг ийм зүйл хийсэн гэж бодож байгаад би үнэхээр гутаж байна. Би чинь маш ийдэг зөөлөн хүн шүү дээ хэмээн хэлсэн. За гэхдээ азар мөрдөгчдөд хангалттай нотлох баримтууд байсан тул түүний хэрэгээ хүлээх хэсэг нь огт хамаа байгаагүй. Мөрдөгчд түүнд гэр бүлийн хөрөнгөнд халдсан, хүн барьцаасан, зэвсэг хэрэглэж халдлага үйлдсэн, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх зэрэг нийт 10 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Тэгээ сүүлд Морган мөрдөгчдөд хэлэхдээ тэр Бэтмен шиг хоолой одоо хүртэл миний зүүдэнд орж намайг айлгадаг. Намайг үхэх гэж бодох тэр мөчөд тэр аратан чи нөхрөөгөө маш их санах болно доо гэж хэлээд намайг 2 ч удаа ухаан алдтал боосон. Тэгээ удалгүй Родни өөрөө буцаж хурж ирээд хонгор минь юу болов вэ гэж үжиглэхэд түүний нүднээс нь хин чамайг ингэчих вэ гэсэн цочрол биш. Хардаа би чамайг чадчихлаа гэсэн багталтай харц харагдсан. Тэр надад үнэхээр өөрийгөө баатар гэж итгүүлээд хэрэгээс мултарч чадна л гэж бодсон байх хэмээн ярьсан байдаг. За баривчлагдсныхаа дараа шүүх хурлаа хүлээж авах зураа Родни шоронгоос өөрийн ээж Кэти рүү залгаад Морган яагаад надад ингэж байгаа юм бэ? Намайг биш гэдгийг тэр өөрөө мэдж байгаа шүү дээ хэмээн ярьсан. Хэдийгээр Роднигийн ээж нь хүүгээ ийм аимшигтай хэрэг хийж чадна гэдэгт итгэхгүй байсан ч Роднигийн баг нь хуулаарч үнэн царай нэлэрснээсээ ичсэн үү яасан ээжгаа чоронд өөр дээр нэрж уулзахыг зөвшөөрөөгүй юм байлээ. Харин орон нутгийн туслах прокурор Рэйчел Эйши энэхүү хэргийг шүүхэж хэлжүүлэхдээ Родни бол жинхэнэ манипулятор буюу хүний сэтгэл зүгээр наадагч. Тэр эхлээд салсан эхнэрээрээ өрөвдүүлэхийн тулд хавдартай гэж жүжиглсэн. Тэр нь бүтэхгүй болохоор эхлээд Морганыг дараа нь өөрийгөө алж хамт өгөхээр төлөвлөж исэн гэж бид үзэж байгаа. Гэвч тухайн үед тэр айсан учраас эхнэрээ аварсан баатар болох дараагийн залмихээ зохиосон хэмээн дүгнсэн байдаг. За прокурорын зүгээс хэргийг урт хугацааны шүүх хуралгүйгээр хурдан шийдэхийн тулд яллагтагчтай тохиролцох саналыг Морган тавьсан. Хэдийгээр Родниг буруутгах хангалттай нотлох баримт байсан ч энэхүү тохиролцоог Морган өөрөө хүлээн зөвшөөрснөөр Родни хүн барьцаасан, зэвсэг хэрэглэж халдлага үйлдсэн зэрэг нийт 14 зүйл ангиар гин буруутай гэдгээ шууд хүлээсэн байлаа. Шүүхээс түүнд 70 жилийн ял оноосноос 25 жилийг нь биеэр эдлүүлэх, үлдсэн 45 жилийг нь тэнсэн харгалзах ял эдлүүлэхээр шийдвэрлсэн байдаг. За гэвч үүнээс хамгийн аимшигтай нь хэрэг ингэж шийдэгдээд Родни гин буруутай тогтоогдоод өөрөө бүр хэрэгээ хүлээсэн ч Морганы олон жилийн турш амсж исэн сэтгэл зүйн дарамт нь түүнийг шүүхийн дараач гэсэн зовоосон хിവэрээ лээсэн гэж хэлээ. Морган бүр цагдаа нарын олсон нотлох баримтуудад хүртэл эргэлзээд магадгүй Родни биш байсан болов Родни үг нь надад хизээч ингэж хандахгүй дээ гэж хүртэл өөртөө эргэлзэж исэн. Учир нь Морган олон жилийн турш чийл галзуу, чийл хортой хүн, чийл муу хүн гэж хэлүүлсээр байгаад өөрийнхөө ой санамжинд ч өөртөө ч итгэхэ болсон гэдг нь үүнээс харагдаж байгаа. За энэ газлайтинг гэдэг нь хүний бодит байдал, ой санамж, мэдрэмжинд нь эргэлзээ төрүүлээд өөртөө итгэх итгэлийг нь бүрэн үгүй хийж хүчирхийлэгчээс хамааралтай болгодог сэтгэл зүйн маш хортой дарамт. Тэгээ Морган шүүх хурал дээр Родни руу харж агаад сүүлчийн үгээ маш зоригтойгоор хэлсэн байдаг. Тэрээр хэлэхдээ энэ үг над руу халтсан халдагч болон нэгэн цагт миний амьдралынхаа хайр гэж итгэж бодож явсан тэр хүнд хэлэх эцсийн үг маань сүүлийн хэдэн жил чамтай амьдрах нь намайг байнга доош нь татаж өөрийн бүтээсэн жижигхэн цайзтай хашхыг оролддог мангастай хамт амьдрсантай яг адил байсан. Надад өгсөн чиний тэр өвдөлтүүд одоо миний хүч чадал болон хувирсан хэмээн хэлсэн байдаг. За өнөөдрийн байдлаар Морган ихэр хүүхдүүдээ өсгөхийн зэрэгцээ бусад эмэгтэйчүүдийг ийм аюулд орохоос нь өмнө хамгаалахын тулд нарциссизм болон сэтгэл зүйн дарамтын эсрэг дуу хоолойгоо өргөж эмэгтэйчүүдийн төлөө хашхийн бус байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа юм байна. Тэгээ түүний бодит түүхээс нь сэтгүүлсэн кино хүртэл Netflix дээр байдаг. Үүнээс гадна Морганыгийн ярилцлаган дээрээ хэрвээ хэн нэгэн таныг үргэлж өөрийнхөө хэлсэн үг, хийсэн үйлдэлтэд эргэлзэхэд хүргэж, нотлох баримт байсаар байтал худал хийж, өөрийнхөө муу занг тань руу нэлцааж байвал энэ бол хамгийн аюултай дохио.
Тиймээс охидтой хэлэхэд зүүн совиндоо үргэлж итгээрээ тэр чинь л чиний амийг авна шүү хэмээн хэлсэн байлээ. За тэгээд энэхүү эргийн хувьд гэвэл нэг иймэрхүү байна. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. За өнөөдрийн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.